Сайн байцгаана уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Би Удам Монгол сургуулийн 7А ангид зурагч би отхон гэрлэнэ. Би өнөөдөр ямарваа нэг деталуудын диаметрийг нь маш нэрвчлэлтэй хэмжээтэй микрометр багажийг ашиглан туршилт хийх болно. Энэхүү дэлгэцэн дээр хардаж байгаа багаж нь микрометр багаж. Миний туршилтанд микрометр багаж болон доор өгөгдсөн 7 өөр төрлийн хэмжээтэй болтнуудаас хэрэгүүлнэ. Би туршилтаа дээр 3 жишээ аван туршилт хийн диаметр нь хэрхэн өөрчлөгдөж байгааг ажиглан мөн хэрхэн энэхүү багажийг уншдаг буюу диаметр нь яаж гарч байгааг товч тайлбарлаж өгнө. За одоо ингээд туршилтанд орцгоё. Хамгийн эхлээд бүгдээрээ дундаж хэмжээтэй нэг болтыг сонгож авч үзье. Энэхүү болтны маань диаметр нь 1143 мм гарсан байна. За яаж энэхүү болтны маань диаметр нь 1143 мм гарсан бэ гэвэл за томруулаад харцгаая. Хамгийн дээдлийн хуваар болох тэг 5 10 гэдэг 5-аар өсөж байгаа тэр хэмжээсийн яг 10 дугаар хуваарийн артталт нь ягаан өнгөөр нэг зураасыг тодруулаад өгсөн байгаа учраас энэ нь 11 гэж уншина. Хэрвээ 5-ын ард нэг зураасыг тодруулаад өгсөн байсан бол 6, 2 зураасыг 2 дахин тодруулаад өгсөн байсан бол 7 гэж уншина. За дараагаар нь 10-ны нэрвчлэлтэй хэмжээс нь болохоор энэ дээр хараахан гарч амжаагүй байгаа учраас тэгээр тэмдэглэсэн байна. За түүний дараагаар тэг 143 нь яаж гарсан бэ гэвэл энэ болтны маань 100-ны нэрвчлэлтэй хэмжээс байгаа. За 100-ны нэрвчлэлтэй хэмжээсийг бол энэ артлын иргэдэг хэмжээсээр тэмдэглэдэг. За тэгээд энд нь болохоор 40-оос 45-ын хоорондох нэг зураасыг тодруулаад өгсөн байна. За доороос нь тоолоод үзвэл 40, 41, 42, 43 дахь зураасыг тодруулаад өгсөн байгааг эндээс харлаа. Тийм учраас 43-ыг тэг 100-ны 1 мм-ээрээ үржүүлээд тэнцүү тэг 100-ны 43 мм. Тэгээ энэ гурийн маань нийлбэр нь 1143 мм буюу энэхүү болтны маань диаметр нь ингэж гарч байна. За тэгвэл одоо бүгдээрээ хэмжээг нь ихсгээд үзье л да. Сая бүгдээрээ арай юу хэмжээтэй авсан юм чи одоо хамгийн том хэмжээтэй болтыг нь аваад жишээ болгоод авъя. За энэхүү болтны маань тэгвэл бүхэл хэмжээс нь 20 байна. За томруулаад харуул яг 15-аас 4 зураас яваад 5 дахь зураасыг тодруулаад өгсөн байгаа учраас 20 гэсэн үг. За дараа нь 10-ны нэрвчлэлтэй хэмжээс нь бас хараахан гарч амжаагүй байгаа учраас тэгээр тэмдэглэсэн байна. За 100-ны нэрвчлэлтэй хэмжээс нь болохоор тэгээс 5-ын хоорондох илэрчсэн байна. Тэгээд тэгээс яг дээш нэг зураасыг тодруулаад өгсөн байгаа учраас энийг 1 гэж уншина. За тэгээ нэгийнхаа 100-ны тэг 100-ны 1 мм-ээр үржүүлээд тэнцүү тэг 100-ны 1 мм. Тэгээд энэ гурийн маань нийлбэр нь 20 100-ны 1 мм гарч ийн. За тэгэнгүүт түрүүн бол дундаж хэмжээтэйг авахад диаметр нь харьцангуй дундаж байсан бол энэхүү болт маань нэлээд том хэмжээтэй болтыг авчихсан болохоор диаметр нь ч гэсэн дагаад өссөн байна. За одоо бүгдээрээ тэгвэл жижиг хэмжээтэй болтыг сонгож авъя. За энэ дээр бол 10-ны нэрвчлэлтэй хэмжээс нь гарч өгсөн байна. За одоо бүгдээрээ цуг хамтдаа уншицгаая. За хамгийн эхлээд бол бүхэл хэмжээс нь яг 5-аас хойш 3 дахь зураас дээр байгаа учраас 8. За 10-ны нэрвчлэлтэй хэмжээс нь болохоор яг альва тооны дундуур байгааг анзаарч байгаа. Одоо жишээ нь тэг 1 2-ын дунд байвал тэг 1.5. 5 6 2-ын дунд байвал 5.5. Харин манай тоо маань 8. 8-ын ард чинь мэдээж ус байна. 8 9 2-ын хооронд байгаа учраас 8.5. Тэгээ манай бүхэл тоо маань 8 учраас 10-ны нэрвчлэлтэй тоо маань тэг 1.5 байх нэ. За одоо 100-ны нэрвчлэлтэй хэмжээсийг харцгаая. За 100-ны нэрвчлэлтэй хэмжээс нь мөн 25-аас 30-ын хооронд яг 28 дахь зураасан дээр илэрсэн байна. Тийм учраас 28-ыг тэг 100-ны 1 мм-ээр үржүүлээд тэнцүү тэг 100-ны 28 мм. За тэгээ энэ гурийн маань нийлбэр нь 878 мм гарсан байна. За ийхүү микрометр багажийг ашиглан альва деталуудын диаметрийг нь маш нэрвчлэлтэй хэмжиж болдог байх нэ. За мөн нэмж хэлэхэд манай энэ микрометр багаж маань хамгийн ихтэй 25 мм буюу 2.5 см ийм хэмжээтэй деталийг хэмжих боломжтой багаж байгаа. Тэгээд өнөөдрийн маань туршилт сонирхолтой байсан гэдэгт би итгэж байна. За тэгээд би өөрийнхөө туршилтанд SWF Physics гэсэн веб сайтыг ашиглан туршилтаа явуулсан байгаа. За ингээд та бүхэнд анхаарлаа хандуулан миний туршилтыг үзсэн та бүхэндээ баярлалаа. Баяртай.